Сайн уу? За бүдний өндгийг бол энэ инкубаторт хийгээд 14-өөс 16 хоногийн дараа ийм дэгдэх болох юм байна. За энэ дэгдэхний хувьд гэх юм бол төрөнгүүтээ ингээ алхаж чадна. За одоо хэдхэн цагийн дараа хоолоо идэх гэж байна. Тэгээд дараагийнхаа 7 хоногоор грамм. Одоо энэ сав бол жижиг ангахаа одоо өнөөдөр төсөн дөө. Яг тэгдэхэнд энэ бүтэн одоо өнөөдөр хагарсан бүтэнгүүч одоо ингээ хоолнд орно гэсэн үг. Одоо ингээд шууд очиод идэж чадахгүй юм тэгээ бас. Одоо ингээ нэг нь идчихвэл тэгээд дагаад тоншно гэсэн үг байхгүй юу? Энэ болохоор бүдэн болохоор энэ цагаан нь болохоор махан дэгний чиглэлийн Техас бүдэн байгаа юм. Энэ болохоор махан дэгний чиглэлийн махны фарон гэдэг 90 охин нь болохоор ингэж ялгагдана гэсэн үг. Энэ охин бүдэн гэсэн үг. Чэйжийн өнгөн юм цоогор оож. Аяр гарч байгаа нь болохоор шар баг. Энэгээр ялгана гэсэн үг. Энэ одоо жишээлбэл хэд хоногтой? Энэ одоо нэг 20 орчим хоногтой бүтэнгүүд гэсэн үг. Өндөгнөөс аграал 45 хоног. Одоо нөгөө дэлгүүрүүдээр өнгийн зараад гэдэг энгийн Япон бүдэн бодвол илүү том өндөртэй, илүү бие томтой гэсэн юм. Махан дүүний чиглэлтэй. За хүмүүс бол бүдэн шувууг мах үнгийг нь хүнсэн хэрэглэх зорилгоор бүр аль эрт үеэс хэрэгжилж эхэлсэн юм байна. Тухайлбал 11-р зууны үед Япончууд анх бүдэн шувууны үнгийг хүнсэн хэрэгжилж эхэлсэн байгаа. За энэ харагдаж байгаа энэ жижигхэн өндөг бол хүний биед маш их шимт хижээлтэй юм өндөгнүүд байгаа. Тухайлах юм бол одоо элэгний А, Б, С вирусыг устгах чадвартай. За тэгээ сүүлийн үед хүмүүс бас уургийн агуулмжаа нөхөх зорилгоор бүдэн шувууны үндгийг бол их хэрэгжилж байгаа. Бүдэн шувуу бол өндөгнөөс хагарч гарснаас хойш 45 орчим хоногийн дараа өндөглөх юм чадвартай шувуу юм байна. 6-аас 8 сар өдөр болгон өндөглөх чадвартай юм хурдан эргэлттэй шувуу юм байна. За энэ өндөгний тухайд гэх юм бол нэг ийм торон дотор дан эм бүдэн хийх юм бол ийм амьгүй хүнсний зориулттай өндөг гаргана. Ирээ эмийн хүйсийн харьцааг тохируулаад хийх юм бол үржлийн өндөг буюу одоо дотроос нь лүтэн гарч ирэх боломжтой өндөг гардаг юм байна. Ийм өндөг. Грамм өндөр гэсэн үг. Арай илүү гэсэн үг. Одоо энэ өндөгнүүд маань хоорондоо ингээд жин нь ялгаатай байна шүү дээ, тийм. Зарим нэг нь хүн. Тэгээд үржилд ашиглахдаа болж өгвөл хамгийн том граммтай том өндгөө инкубаторт хийх юм бол том л тутан гарна гэсэн үг. Бүдэн шувуу ер нь хэдэн жил амьдардаг юм бэ? Ер нь бол 2-оос 3 жил гэдэг нь тэгээд хүнд өгөх ашиг шимийн болохоор 6-аас 8 сар өндөглөөл ер нь бол өндөглөлт нь багасаад байгаа даа. Ер нь бол идэвхтэй өндөглөх хугацааны 6-аас 8 сар байна. Өдөр болгон өндөг гаргана. Өдөр болгон өндөглөл. Тэгээ нөө үржлийнх болохоор нэг өрөнд 2-оос 3 2 хийдэг. Тэгээ хоорондоо нэг зоддог. Бүдэн болохоор өөрөө 2 ир байж нэгийг бүр цусгооч зодоо шархтуулчихсан байхад тусгаарлаад өөр өрөнд 2-оос 3 орноход шахах нь идэгдэх шүү байхгүй. Тэр хэмжээгээр ер нь уургийн агуулмж өндөртөө махан ч гэсэн хүний биед ашиг шим тусдаа гэдэг нь хүмүүс их сүүлийн үед бол их хэрэгэлдэг болсон байна. Хоол усалгааны системээ яаж шийдэж байна? Энэ болохоор зориултын бүдгийн шувууны тор байна. Нөгөө ятаас аваад явдаг. Нөгөө тийшээ нөөцийн савлуугаа ус ийгээд тэр нь өөрөө тайвшруулагчтай хөөртэй өгөх. Тэгэхээр усан дундруул өөрөө усаа татаад энэ системээр яваад бүх тараа ингээд тусалж байна гэсэн үг. Хоол тэжээлийн бол зориултын мөнгөлөгчд байна. Энэ юу тэжээлийн савтайгаа өдөө өөрөө хоолоо асгаж сутгаж иддэг юм байна. Тараагаа цацлаад тэгэхээр ийм сав болохоор асахгүй гэсэн үг. Энд одоо ямар хоол байна вэ? Хоёр төрлийн хоол байх шиг байна тий. Үгүй ерөөс үйлдвэрийн зориултын өндөглөгчөнд хижээл гэж байна. Энийгээ дидэл өндөглөөд байна. Энэ ер нь яг зориултын бүдэнгийн өндөглөгчөнд хижээл гэж байхгүй учраас дахин өндөглөгчөнд хижээл гэж байна. Манайхаар солонгоо үд гэдэг өөрчлөлөөр аз байгаа. Дахиад бүдэн үржүүлж байгаа. Нэг найзтайгаа хамтраад хоёр өөр газар тусдаа бүдэнгөө үржүүлээд дахиагаа үржүүлээд хоол зүгэл нөгөө импортоор орж ирсэн цэвэр цусны дахиад нөгөө ерөнхий одоо чанарын байдлыг нь муудахгүйгээр сайжруулалт хийж яддаг гэсэн үг.
Одоо энэ ч нийт хэдэн төрлийн дахиа, хэдэн төрлийн бүдэн амьдарч байна вэ? Тэгэхээр бүдэнгийн төрөл нь болохоор махны парон тэгээд мах өндөгний Техас гэдэг цагаан бүдгийн хоёр төрлийн бүдэн байна. Дахиад нь болохоор өндөглөгч цагаан гигор гэж байгаа, адлер гэж байна. Тэгээд энэ Орос айлуудын өрхийн хэрэглээнд дижээд мах өндөгний чиглэлийн гоёмсог том биетэй Дивинский гэдэг хэрэг дижээж байгаа. Танай үржлийн газрын хувьд одоо бүдний мах өндөг зэрэг зүйлсийг зарж гин үү? Энэ юу яа вэ? Одоо ингээд тижээсэн шувуунуудаас дан ирүүд нь гарах дээр нөгөө шүлэнд гээд хүмүүс ирээд аваа явчихт. Тэгээд өөрсдөө янзлаад тохиороод идцээд хүмүүс байнга авдаг хүмүүс байгаа. Өндөрлөгч нь бол заримдаа нөгөө энэ моцсон уургийн агуулмж дутагдсан гэдэг үүднээс хүмүүс бол эмчилгээний зурмаар өндөг аав хаяада мах авч явдаг байна. Өөрчлөлийн өндгийг нь голцоо идэвх авах гэсэн үг. Дөнгөж гарсан лөвтөнгийн бас том болдог байна. Ингээд шууд бүдэн шувууг шууд амьдаар нь авах тохиолдол бас байдаг. 3 хоногийн дараа ингээд худалдаанд хүмүүс чихрийн 5,000 гарч ирчихдэг байна. Зориултын боожуулагч хийгээд хоол төжөөл бүх юм нөхцөл таарсан бол хөнгөж өргөдөд байх юм байхгүй. Энэ инкубаторын температурыг яаж зохицуулах вэ? Энэ боожуулагч гэдэг энэ төхөөрөмж өөрсдөө хийх юм байгаа. Энэ болохоор ингээд агаар салхи нефт солилцох юу та инкубатороос гарч байгаа дэгдэх их өндөр градус гарч байгаа учраас энэ одоо өнөөдрийн хагарч байгаа дэгдэх байгаа. 33 градуст гаргаад өдөрт 1 градусаар буулгаад ердөө 24 ч юм уу 25 градустай бариад цааш үржүүлж хамруулна гэсэн үг. Сайн уу?